За сайн байцгаана уу. Өнөөдөр би та бүхэнд хаха компаниас оруулж ирж зарж байгаа BlackBerry Bold 9700 усан талаар танилцуулах болно. За BlackBerry Bold гэдэг нь болохоор Канадын RIM компаниас гаргадаг тийм гар утас байгаа. Тэгээд RIM компаниас гаргахдаа гар утаснаас гадна ерөнхийдөө энийг бол одоо цогц үйлчлэгээ болгож гаргадаг байгаа. Тэгээд BlackBerry бол ерөнхийдөө бусад гар утаснуудаас бүгднгийн ондоо ялгаатай гэж үзэх хэрэгтэй. Ягаад гэвэл энэ утас нь зориулсан операторуудаас гаргадаг зөвхөн энэ утас нь зориулсан тусгай тийм үйлчлэгээ гэдэг. Одоо жишээ нь бусад утсан дээр бол зүгээр операторын хамаагүй үйлчлэгийг аваад ажилладаг бол энэ утсыг бүрэн утгаар нь ашиглахын тулд заавал тэр операторын гаргасан тусгай лицензтэй тэр үйлчлэгийг ашиглаж энэ утасны бүрэн хүчин чадлыг хэрэглэх боломжтой юм аа. Хэрвээ төс лицензийг аваагүй бол энэ утас нь бол одоо ерөнхийдөө ихэнх функцүүд нь ажиллахгүй. Одоо BlackBerry-ийн гол зүйл бол имэйл жишээ нь имэйл нь бол лицензгүйгээр ажиллахгүй тийм утас байгаа. Тэгээд ерөнхий утасны талаар гэвэл 9700 гэдэг нь болохоор BlackBerry-гаас гаргасан хамгийн амжилттай загвар болох BlackBerry Bold 9000-ийнхаа одоо дараагийн загвар болгож гаргаж ирсэн байгаа. Одоо 9000-ыг харуулвал энэ байхад BlackBerry Bold 9700 хэмжээний хувьд арай жижигхэн илүү хөнгөн. Тэгээ мөн 9000 дээр энэ trackball-аар ажилладаг байсан бол одоо тэр trackball нь өөрчлөгдөөд 9700 дээр тэр нь одоо trackpad болж өөрчлөгдсөн байгаа. Ерөнхийдөө доторх функцүүдийн хувьд бол 9000-тайгаа яг адилхан. Бүх програмууд нь байгаа, бүх юунууд нь байгаа. Камерны хувьд камер нь арай илүү болсон. 3.2 мегапикселийн камертай болсон байгаа. За тэгээд утасны талаар гэвэл утас нь бол мэдээж 3G-тэй, Wi-Fi-тай. Тэгээд дээрэс нь янз бүрийн өөрийн гэсэн аппликейшнуудыг агуулсан BlackBerry App World гэдэг application store-тай байгаа. Тэгээ BlackBerry App World дээрээс янз бүрийн аппликейшнууд татаж аваад ашиглаж болно. Тэгээд энэ утасны бусад утаснаас ялгагдах давуу талууд гэвэл ерөнхийдөө бол буцаад эргээд тэр нөгөө миний түрүү ярьжсэн лицензтэй холбоотой. Тэр лицензгүйгээр бол энэ утас бол ерөнхийдөө одоо яг ямар ч зүйл бол үнэхээр хийж чадахгүй. Бусад утаснаас давж ялгарх нэг ч зүйл байхгүй. Харин Unitel болон Mobicom компаниудаас үзүүлж буй BlackBerry-гийн лицензийг авч утсаа бүрэн утгаар нь идэвхжүүлж ашиглаж байгаа тохиолдолд бол энэ утас нь бусад утасанд байдгүй зөндөө олон давуу талуудтай юм аа. Тэгэхээр юуны төрөнд нэгдүгээр давуу тал нь юу юм бэ гэвэл BlackBerry Mail өөрийн Outlook дээр болон Gmail юм уу Yahoo Mail-ээр бүгднийг гар утсан дээр mail inbox ирэх тухайд шууд гар утсан дээр мессеж авч байгаа мэт хүлээж авах боломжоор давуу талыг олгодог. Хоёрдугаар давуу тал нь гэвэл энэ утас бол одоо security маш сайтай. Таны тэр одоо wireless-аар дамжуулж байгаа бүх мэдээллийг чинь тусгай encrypt хийгээд BlackBerry-гийн сервер дээр очиж decrypt хийж тэгж мэдээлэл дамжуулдаг болохоор хүн таны мэдээллийг одоо өөр хүсээгүй хүн таны мэдээллийг аавна гэдэг бол боломж бол ердөөсөө байхгүй. Тэгээд мөн утасны дахиад нэг лиценз идэвхжүүлсэн тохиолдолд дахиад нэг давуу тал нь юу юм бэ гэвэл энэ утас нь өөрийн гэсэн BlackBerry Messenger системтэй. BlackBerry Messenger систем нь яад юм бэ гэвэл дэлхийн аль ч оронд байгаа хүмүүс хоорондоо танилцлаа гэд би энэ Yahoo Messenger-ийн ID солилцолттой адилхан BlackBerry утасныхаа PIN-ийг солилцоод би энийгээ Messenger дээр нэмээд тэгээ хоорондоо зүгээр real time шууд чатлах боломжтой байдаг. Тэрүүгээрээ давуу талтай. Мөн датаны хувьд BlackBerry сервер нь цаанаа танд гар утсан дээр чинь дата дамжуулахдаа таны бүх дата компрессэлж шахаж өгдөг. Тэгэхээр компрессэлж шахахдаа бусад утаснуудаас хамаагүй илүү шахдаг. Тэгэхээр 120 хэдэн килобайт болдог вебсайтыг гар утаснасаа уншихад бол ерөнхийдөө нэг 5-6 килобайт дата гүйх ч юм уу тийм жишээний. Тэгэхээр ерөнхийдөө таны дата төлбөр илүү бага унана. Тэгээ та мэйлээ цаг тухайд нь авна. Тэгээ дээр нь хэрвээ лицензээр идэвхжүүлсэн тохиолдолд App World-ыг суулгаад Yahoo Messenger, Facebook зэрэг бүх өөрийнхөө social media ч юм уу имэйл шалгах юм уу мэдээ унших, Bloomberg-ийн мэдээ унших гэх мэт аппликейшнуудыг ашиглаж өөртөө хэрэгтэй мэдээлэлээ цаг тухайд нь алдахгүй байх боломжтой. Тэгэхээр хэрвээ та ийм утас авсан, хэрвээ танд ийм утас байдаг эсвэл манайхаас энэ утсыг авах сонирхолтой байгаа бол бидний хамгийн эхэлж зөвлөх зүйл бол танд энэ утасны лицензийг яаралтай идэвхжүүлээрэй. Лицензээ идэвхжүүлээгүй бол энэ утсыг бариад хэрэггүй. Лицензтэй тохиолдолд энэ утасны хэргийг гаргаж чадна. За тэгээд лицензийн үнэ гэвэл ерөнхийдөө Mobicom компаниас бол сарын суурь хураамж нь 30,000 төгрөг, 35,000 төгрөг, 45,000 төгрөг, тэгээд 53,000 төгрөг гэсэн мөн тарифаар гаргаж байгаа. Тэгээд тэднэрт харгалзах дата хэрэглээний хэмжээ нь бол 5 мегабайт, 20 мегабайт, 30 мегабайт, 100 мегабайт гэсэн дата хэрэглээг бол тэднэртээ өгсөн байна. Тэгээд Unitel компаниас бол 3 төрлийн багц гарсан байна. Тэгээд нэг багц нь 30,000 төгрөг, хоёр дахь багц нь 40,000 төгрөг, гурав дахь багц нь 60,000 төгрөг, харгалзах дата хэмжээ нь 5 мегабайт, 255 мегабайт, тэгээ 1 гигабайт гэсэн тарифуудаар гарсан байна. Тэгээд энэчнээс хараад надад гэж хэлэхэд бол Unitel компани 2 дахь багцаас эхлээ 255 мегабайт, 1 гигабайт гэсэн дата хэрэглээний хэмжээ нь бол Mobicom-оос хамаагүй илүү өндөр байгаа тул би хувьяасаа та нарт зөвлөхөд Unitel компани үйлчлэгийг идэвхжүүлэхийг зөвлөж байна. Учир нь энэ утасны гол хэрэглээ бол ерөөсөө дата. Байнга мэйл унших, байнга чатлах, байнга мэдээ унших,
гих мэд байнга хэрэгтэй мэдээллүүдээ цаг тухайд нь гар утсан дээр хүлээж авах сонирхолтой байгаа тий. Хаан ч өвчсөн өөрийнхөө ажил хэргийг гар утснаас амжуулах тийм хүмүүст энэ утас нь одоо хамаагүй том давуу талууд бий болгодог. Мөн мэйлээр ирсэн attachment-уудаа Excel файл ч байсан, PDF ч байсан тий. Бүх attachment файлуудаа нээгээд гар утсан дээр үзэж болдог болохоор энэ утсыг хэрэглэснээр танд дата нэлээд гүн. Тэгэхээр танд энэ илүү өндөр дата багцууд илүү хэрэг болж магадгүй. Тэгээд ямар ч байсан BlackBerry үйлчилгээний багцаа заавал идэвхжүүлэх ёстой гэдгийг бид нэр та нарт анхуулж байна. Тэрнээс үл энэ утас та нарт бол ямар ч хэрэггүй. Заавал тэр лиценз байхгүй бол энэ утасны ямар ч функц ажиллахгүй 3G-гээр ч интернет орж болохгүй гэдгийг анхаарна уу. За, сонирхсан та бүхэнд баярлалаа.